За сайн байцгаана уу YouTube үзэгчдээ. Та бүхэндээ нөрөө мэндийг хүргэе. За энэ удаа та бүхэнд PlayStation 4 Slim гэдэг энийг танилцуулах гэж байна. Сая Орос ороод ирсэн Оросын нөгөө Гарбуш ингээд одоо манайхаар л компьютерийн ихтлгүүр юм да. Эндээс 16,200 рублээр авсан байгаа. За тэгээ та бүхэн 16,200 рубль гэдэг чи одоо Монгол мөнгөөр хэлбэл та бүхэн өөрсдөө ингээд тоосч үзсэн үсттэй. За тэгээ олон юм өршөлгүй энийг та бүхэнд задлж үзүүлье гэж бодож байна. За энийг авахтаа бас задлж үзсэн байгаа учраас энэ юм байж магадгүй. Тэрийг ойлгоно үстэй. Ээж бодлоо. Яа нэг иймэрхүү цагаан хайрцаг байна. Энийг ингэ үзчих. Яа. Чинь дотор бас юм давхар хайрцагтай юм байна. Яа гадна талаас нар бол нэг юм. Энийг ийшнэ гэж. За энэ бол PlayStation 4-ийн Slim гээд сүүлд гарсан загвар байгаа. Та нарын мэддэг тоглоомод хамгийн сүүлд одоо энэ тоглоом саяхан нээлттэйсэн дээ. 2 сарын өмнө байна уу? Энийг авчих гэсэн энэ тоглоом ирээгүй байсан. Тэгээ энэ тоглоомыг авч чадаагүй байгаа. Яа. Сайн дагалдаж ирсэн нөгөө бичиг нь байна. За энэ нэг иймэрхүү бичиг цуг дагалдаж ирсэн байгаа. Та бүхэн үнийг үзүүл ингэж харагдаж байна. 16,200 рубль гэж байгааз. За нэг юм бичиг байна. Сяк кончалтлаараа сантлаараа задарч санагдаж байна. Тэгээд талаар үзүүлээ гэж бодож байна. Сяк юу вэ? Сян PlayStation 4 гар байна. PlayStation 4-ийн гар. За гар байна. За энэ HDMI кабель байна. За энэ юу вэ? Чихвч юм шиг байна. За энэ нөгөө гарных нь тижээлийн залгуур байна. За энэ тогны 200 тогны тижээлийн залгуур юм шиг байна. За ингээд их биг ин гаргаж үзүүлье. За энэ заавар нь байгаа. Чинд юм байна. За комент дээр тавьж байгаа та бүхэнд үзүүлнэ. За сая зүгээр ах. Тоглоом авсан байгаа. PlayStation 4-ийн яг энэ оригинал тоглоом үн харагдаж байгаа. 3,990 рубль гээд энийг яриад тоглоом аваад энэ 3,000 рубльд бас жоохон хямдруулж авсан байгаа. Яалтч ориг тоглоом ерөөс огт задраагүй юм тоглоом байгаа. За энэ хайрцаг нэ таг нь шүү. Яг наач бороо шаарсан. За ингээд PlayStation 4 Slim гэдэг харагдаж байна. Sony PlayStation 4 Slim консол байна. За ингээ харагдахаар 2 USB оролттой. Ийшээ нэг CD маань орно. Энэ 2 USB оролттой юм байна. За артлыг үзүүлээ. За энэ тижээлийн оролт. За энэ бас USB. За энэ HDMI оролтоор телевизэл тоолно. За энэ интернетний LAN карт нах шиг байна. За ардаа бол нэг юм хөлн дээр юм PlayStation 4-ийн PlayStation гарныхын логотой. PlayStation 4 Slim гэдэг ийм загвар байгаа. Ингээд авчихсан бас их энарээ сүүлд гарсан 500-ийн хардтай юм PlayStation 4 байна. За нэг дүр шин авчих. Яа цуг дагалдаж ирсэн мэдээч заавар нөө. Зааврынх ном байна. Энэ байна. За энэ мэдээч PlayStation 4 яг
их гарна байгаа. За ингээд цэник муутай нөгөө анивчаад унтарчлаа. Dual Shock 4 гэдэг энэ аналог юм контрол гар байна гэт. Хориг гар. Агараа нь шнэ. За энэ саяны гарных нь залгуур байгаа. За энэ нэг HDMI. За энэ тэжээлийн залгуур. За энэ юу? Энэ чихвч юм шиг байна. За энийг та бүхэн задлж үзүүлъя. Нэг тоглоом авсан байна. Ерөнхийдөө л 20,000 рубльтэй явах юм бол бараг энийг авчнаа. Цоо шинийг. Одоо Монголд ямар хүнтэй байгааг л хийж мэдэхгүй байна. За ингээд яалч орс хэл дээр ингээд. За энийг чадвал та бүхэн тоглож үзүүлье гэж бодож байна. За ингээд дотор нэг иймэрхүү юм байдаг юм байна. За энэ хороор нэлдэрсэн заавар байна. За Phantom Pain гэдэг. За энэ гарных нь за мэдээч энэ ном нь байна. North Kabul Афганистан гэдэг. Энэ даалгавар ерөөд Афганистанд биелүүлдэг гэсэн. Тэрнийх нь газрын зураг байна л та. Тийм байгааз газрын зураг юм шиг байна. Яа зэнийг ингээд чадвал компьютерийнхаа учрыг олохгүй байжгаад PlayStation 4 авчихсан. Одоо тэгээд PlayStation 4-ийн учрыг олж та бүхэнд тоглоом тавьж чадах нь үгүй юу гэдэг бас хэрэгэлцээтэй. Олж игэл бас та бүхэндээ тавихыг бодноо. За ингээд нэг юм ориг тоглоом байдаг юм байна. Жохоо үнэтэй гэхдээ яг нэгэнд давцсан гэдэг. Бас нэлээд удаан хэрэглэх байх гэж бодож байна. За нэг иймэрхүү юм байдаг юм бас PlayStation Pro гэдээ байдаг. Тэрийг бодвол арай л багтааж багтай. Гэхдээ яг бас Монголд авснаас арай чанартай юм болов гэж бодоод ингэ авсан байгаа. За ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.